Монголын оюутны холбоо улс төрчсөн байгууллага болсныг өчигдөр төрийн өмчт ихтэй сургуулийн оюутнууд тодотгож 64,000 оюутанд учруулсан 700 гаруй сая төгрөгийн хохирлыг Батбаяр тэргүүтээ оюутны холбооныхон барагдуулах ёстойг шаардаж мэдээлэл хийсэн байна. Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Асан Батбаяр шинэ ерөнхийлөгч Удаан Жаргал тэргүүтээ Монголын оюутны холбооныхон оюутны эрхийн ашигын төлөө бус Монгол Ардын намын захиалгад үйл ажиллагаа явуулдаг тухай оюутнуудын төлөө ярьсан байна. Боловсрол сонирхол ухааны сайд нийслэлийн удирдлагуудад оюутнуудын нийтийн тээврээр зурчих хөнгөлтийн картны захиалгыг авгаж шийдэрлээгүй бахад өнгөрсөн авар Батбаяр дур мэдэж 64,000 оюутнаас тус бүр 8,900 төгрөг хураа авч хувьдаж авсан. Уг нь л төрийн банкны картыг үнгүү захиалдаг, дээрээс нь оюутнуудаас цэ зураг, наалтны мөнгө гэж 2300 төгрөгийг нэмж авсан. Гэтэл өнөөдөр нэг ч оюутан цэ зураг, наалт шингээс нэг ч картыг тараа өгөөгүй. Энэ мэт ашиг сонирхлын зөрчилтэй гаргасан алдаагаа далдлахын тулд өөрийн хүсэлтээр ажиллаа өгнө. Оюутнуудаа хуралдуулна гэсэн сүрчин мэдээллийг хийгээд байсан гэдгийг оюутнууд өнөөдөр ярьв. Мөн өнгөрсөн хугацаанд Батбаяр тэргүүтээ хүмүүсийн гаргасан үйлдэлбэрийн ард нэг ч оюутан байгаагүй. Гэвч тэд оюутнуудын эрх ашигын төлөө өсөлтөн зарлаж намын шоу хийсэн гэж оюутнуудын төлөөлөл мэдгдлээ. Дэлхийн банкнаас арга төчилтэй гаргаж байгаа бизнес эрхлэгт таатай орчинд дэлхийн улс орнуудын жагсаалтыг багтаасан тайлангийн дөнгөчөлтөр Америкийн нэгдсэн улсын Вашингтон хот дахь Дэлхийн банкын группийн төвөөс Монгол улс болон Хонконгтой шууд холбогдсон танилцуулжээ. Судалгаанаас үзэхэд 2005 онд 41 улсад 20-оос доош хоногийн дотор бизнес эхлүүлэх боломжтой байсан. 2015 онд 132 улсад 20-оос доош хоногийн дотор бизнес эхлүүлэх боломжтой болсон байна. 2013 онд гаргаж байсан хуучин аргачлалаар манай улс 75 жагсаж байсан бол 2014 онд гаргасан шинэ аргачлалаар 59 дугаар байр, 2015 онд 56 дугаар байрт жагссан байна. Энэ оны эхний 3 улирлын байдлаар 74,848 иргэн ипотекийн зээл авснаас 53,6 мянган иргэн орон сууцны ипотекийн санхүүжилтийн доктортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн буюу 8% хүүтэй орон сууцны зээлд хамрагджээ. Зээлийн хугацаагаар нь англи харуул нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн дийлэнх нь буюу 68.2% нь 16-аас 20 жилийн хугацаанд олгогдсон байна. Харин 2.1% нь хамгийн бага хугацаатай буюу 1-ээс 5 жилийн хугацаанд олгогджээ. Улсын хурлын эдийн засгийн байнгын орооны өчигдрийн хуралдаанаар газрын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг 7 хоногоор хойшлуулсан байна. Улсын хурлын гишүүн Тэмүжинг хууль зүйн сайдын алба хашиж байхдаа хурамч жүгээрэмт бүрдүүлэн хамаатнуудтай байр өгч ашиг сонирхлын зөрчил гаргаж хууль зөрчсөн байж болзошгүй гэх мэдээллийг хууль зүйн амны бодлогын эрхчлэлтийн газрын дарга зориг хийж байсан юм. Үүнтэй холбогдуулан улсын хурлын гишүүн Тэмүжин 10 дугаар сарын 14-нд авилгатай тэмцэх газарт хандаж шалгуулах хүсэлтээ гаргаж яваа. Дээрх асуудлыг авилгатай тэмцэх газар судалж үзээд өчигдөр Тэмүжин гишүүнийг хууль зөрчөөгүй гэсэн албан ёсны хариуг илгээсэн байна. Монголын ил хаатын улс Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан энэч үднээсээ эдүгээ Ираны түүхийн архивт Монголын түүх, соёл урлаг, зан заншилтай холбогдох ариун их дурсгал олдрууд байдаг юм а. Тэгвэл энэ их олдвор түүхийг хамтран судлах ажлын хэсгийг 2 орны шинжилгээ ухааны ахтам боловсрол судалгааны төвөөс байгуулжээ. Багийнхан өнгөрсөн 6 дугаар сард Иранд судалгаа шинжилгээний ажил явуулаад ирсэн байна. За энэ ажлын нэг хэсэг болсон хижрийн 7-оос 8 нийтийн тооллын 13-аас 14 дугаар зууны Азийн соёл иргэншлийн үнд зүйлс гэрэг сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр эхлүүлсэн байна. Хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргуунд олдвор түүхэн бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулж ач холбогдлыг тодорхойлох юм. Мөн Монголын талаас нэн тэргуунд Ираны архивын номын санд хадгалагдаж буй ил хаант улсын түүхийн холбогдлолтой баримтын жагсаалт гаргах харуулжээ. Халахгүй чөлөөт байгуулах асуудлыг эсэргүүцсэн хөлбөрийн үндэсний намынхан өчигдөр Чингисийн талбайд жагсаал хийжээ. Тэдний зүгээс улсын хурлын хаврын чуулганаар баталсан халахгүй чөлөөт байгуулах 75 дугаар тогтоолыг цуцал гэсэн байр суурийг илэрхийлэн инхүү жагссан байна. Германы шинэ технологиор хийсэн сонсголонгийн 5.5 км замын албан ёсны нээлт өчтөрөөллөө. Энэхүү зам нь 20 дугаар ангиллын буюу хүн даацын гэдгээр онцлогтой болж байгаа юм а. Жил дамнан үргэлжилсэн тухайн замын өргөн нь 24 м, замыг дөрвөгнэ гэж тооцвол тус бүр нь 3.5 м өргөнтэй юм а. Мөн 1.5 м 2 дугуйн зам 1 м-ийн хэмжээтэй 2 явган хүний замтай баригджээ. Масжилтын хувьд 50-аас 60 жилийн эдлгээтэйг гүйцэтгэгч компаниуд онцлсан байна. Бусад замаатай харьцуулахад замын зүй зам 26 см бетонын зузгаалтай гэдгээрээ давуу талтай болжээ. Мөн тус замд ашиглагдсан материал бүгд Монголд үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлог юм а.